Ховд их сургуулийн эрдэмтдийг түшиглэн Оросын холбооны улсын Алдаан техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний баг Ховд аймагт 100 нэр төрлийн жимс жимсгэн ургам олмод бүхий ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зорж байгаа юм а. Энэхүү ажлын санаачлалыг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн бөгөөд бодит ажил хэрэг болж чадалгүй өдийг хүрсэн байна. Иймээс Оросын холбооны улсын Алдаан техникийн их сургуулийн захирал Шишин Михаил Юрьевичээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллах үеэрээ дээрх ажлыг эхлүүлэх, хамтран ажиллах санамж бичиг буюу гэрээг Ховд аймгийн засаг дарга галсан нондогтой байгууллаа. Оросын холбооны улсаас ирсэн эрдэмтэн докторуудтай уулзж байна. За эдгээр хүмүүс бол энэ Баруун Сибирийн шинжлэх ухааны их сургуулиуд хамтраад манай Ховд аймагт баруун бүсийн төв болсон Ховд аймагт бол энэ байгалийн цэцэрлэг хүрээлэн буюу орсоор ботанический сад гэдэг энэ цэцэрлэг хүрээлэн байгуулах, энд бол манай нутагт ургадаг ургамлуудыг тарьж ургуулах, за түүнээс гадна жимс жимсгний төрлийн мод бүтээгдэхүүнийг ургуулах, за ингэснээр амралт чөлөө цагаас гадна эндээс өөрсдөө бас зохих хэмжээний бизнесийн ашиг олдог ийм байгууллагыг байгуулж энэ экологийн тэнцвэртэй байдлыг сайжруулах, энэ ус цагуурын өөрчлөлтийг хамгаалахад оруулах ийм том хувь нэмэр гэсэн ийм үндслээр томоохон цэцэрлэг хүрээлэн байгуулахаар бид хамтын ажиллагааны гэрээнд бол гар үсэг зурж байна. За энэний хөрөнгө оруулалтыг бол Оросын эрдэмтэн доктор манай Монгол улсын эрдэмтэд хамтраад төслийг бол 12 сард бэлэн болгоно. Тэгээд аймгийн иргэдийн хурлаар оруулж батлуулаад засгийн газраар батлуулсны үндсэн дээр дэлхийн ногоон фондын сан гэж байдаг. Эндээс бол санхүүжүүлж шийдэх юм, нийтдээ бол бас 2 сая гаруй долларын хөрөнгө оруулалт байхаа гэж найдаж байна. Гэрээний дагуу тухайн ажлын техник эдийн засгийн үндэслэл хийгдэж энэ онд багтаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан засгийн газарт өргөн барьж дэмжигдвэл дэлхийн уур амьсгалын ногоон фондын санхүүжилтээр байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Оросын холбооны улсын талаас төслийн удирдагчаар Алдаан техникийн их сургуулийн захирал Шишин Михаил Юрьевич ажиллаж байгаа ба тэрээр энэхүү ажил бол Ховд аймагт тэр дундаа баруун бүс нутагт байгаль орчны хөгжилд оруулах чухал хувь нэмэр, хэдийгээр мод удаан ургаж үр шимээ өгдөг ч гэсэн цэцэг босоод хурдан ургадаг жимс жимсгний үр шимийг ховдчууд удахгүй хүртэнэ гэж найдаж байна гэдгийг онцлон энэ үеэр хэлж байсан юм а. Тэгэхээр би Алдаан техникийн их сургуулийг төлөөлж байна. Ер нь бол бид энд цэцэрлэгжүүлэлтийг, жим жимсгний үйл төрөлжүүлэлтийг хөгжүүлэх энэ чиглэлээр бид Монголын компанитай хамтарч ажиллах гэж байна. За тэгэхээр зэрэг бол биднээс маш сайхан ажил хийж байна. Янз янзын шинэ технологи, шинэ зүйлүүдийг хийж бич байгаа. Ялангуяа бид нэг юу яадаг, үр цацдаг, үрэлгээ хийдэг тийм ээ. Үрэлгээ хийдэг энэ технологи хамгийн орчин үеийн технологиг нэвтрүүлсэн. Гэх мэтлэн их олон технологиг нэвтрүүлж ажиллана гэж. Вторая задача это просто Тэгэхээр бидний бас хоёр дахь зорилго юу гэхээр сайхан амралт цугаалгын газар байгуулсан. Манай Барнаулд мөн ялгаа байхгүй, мод ногоо цэцэг маш их байдаг. Тэрэнтэй адилхан Ховдод мөн ялгаа байхгүй, их мод цэцэг ихтэй байгаасаа мод удаан ургадаг гэсэн цэцэг үл хурдан ургаж тэгээд Ховд хотыг баясгана гэж бодож байна гэж. Ховд может стать очень красивым городом в цветах. И третья задача бидний гурав дахь зорилго бол экологийн зорилготой байж байгаа. Тэгээд энэ баруун аймагт энэ Монголд маш газар бол цэжиж байна. Усгүй болж байна. Гол мөрөнд татарч байна. Энэ бүхнүүдийг урьдчилан биднээс энийг зайлуулах. Тэгээд эндээс төрөл бүрийн энэ арга хэмжээ авч технологи нэвтрүүлснээр бол биднээс явандаа энэ уур амьсгал дасан зохицохын асуудлыг бид энэ дээр чиглэж ажиллаж байгаа гэж. Тэгэхээр энэ паркийг байгуулж байгаа, энэ бүтээж байгаа хүмүүсүүд бол зөвхөн энийг хийхээс гадна тэргээрээ орлого олох ийм их өсвөртэй болно. Тэр хүмүүсүүд бол орлого олно. Өөрснөө тэр тодорхой газруудыг эзэмшээд тэр эзэмсэн газар дээр ногоо жимс тариад тэрийг худалдаж борлуулад тийм учраас парк байгуулах бол эдийн засгийн хувьд өрн боломжтой зүйл юм аа гэж. Энэхүү төсөлд Монголын талын эрдэм шинжилгээний удирдагч шинжлэх ухааны доктор Батмүх, эрдэм шинжилгээний ажилтан Ховд их сургуулийн багш газар зүйн ухааны доктор Баярхүү, химийн ухааны доктор Бурманаар оролцож байгаа юм а. Уг хүрээлэн нь жимс жимсгэн ургамал мод гээд зах зээлийн эргэлтэнд орох мод үржүүлэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж зах зээлд борлуулагдах бөгөөд үүнийг дагаад эдийн засаг, байгаль орчин, ногоон хөгжлийн олон талын ач холбогдолтойг талууд онцлож байлаа.